Манай сэтгүүлч Инх Чимэг томилтоос ирлээ. За сэтгүүлч Инх Чимэг зурглаач Батэрд нар Дунд Говь Өмнө Говь аймагт ажиллаад ирлээ. За тэгэхээр студид ямар мэдээлэл эхлээд онцлох вэ? За эхлээд Өмнө Говь аймгийн хөдөө аж ахуйн газарт ажилласан талаар тодруулъя гэж бодлоо. За Өмнө Говь аймгийн хувьд бол яг нь улсын төсвөөс одоо татаас авдаггүй өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг энэ аймагуудын нэг байгаа. За ер нь аймгийн нийт төсвийнхөө 70% бол энэ уул уурхайн компаниуд бүрдүүлдэг юм онцлогтой байгаа. За харин хөдөө аж ахуйн газарт бол энэ жил орон нутгийн төсвөөс бол 1.9 тэрбум төгрөгийг төсвөлсөн байгаа. За энэ санхүүжилтаар ямар ажлууд хийх талаар за мал аж ахуйн газрын даргаас бид тодруулсан байгаа. Энэ яриаг эхлээд хүргье. За 700 сая төгрөг бол бэлчээр усчлалтанд. За 300 сая нь бол одоо шинээр ходог гаргах баруун бүсийн сумдаа. 400 сая нь бол одоо 15 сумдаа одоо нэг суманд 2 ходог. Нарны үсгэрээр ус татан гаргадаг юм юу тавих юм байна. За 700 сая нь бол дахиад 700 сая нь болохоор зэрэг малын гаралтай төвхөдийг боловсруулах ийм үйлдвэр одоо байгуулах ийм одоо үндсэн чиглэлд тусгацсан туслууга. За энэ дээр бол одоо ямар үйлдвэр байгуулах яах вэ гэдгийг л одоо аймгийн тамгын газрын хөгжил хөрөнгөлтийн газартай бид нар хамтарч ажиллаад нэгэн шийдэл төрөх ёстой. Энэ бол одоо хондоо бол шийдэгдэх асуудал. Тэгэхээр энэ төсвийн зарцуулалттай холбоотой санал шүүмжил гарсан уу? Хэлгүй яах вэ? Яг одоо энэ Өмнө Говь аймгийн хувьд одоо 1.9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс энэ жил төлөвлөж өгсөн байгаа ч гэсэн яг энэ бодит ажил олох үйлдвэрлэлээ хөгжүүлэх ч юм уу те иймэрхүү ажлуудад бол их мөнгө төлөвлөөгүй байна. За зөвхөн одоо энэ стратеги боловсруулах те энэ бэлчээрийн менежментийг бий болгох гэсэн иймэрхүү цаас бичгийн ажилд бол маш их мөнгийг төсвөлсөн байна гэж хэлж байгаа. За тиймээс одоо энэ цаашдаа энэ хөдөө аж ахуйн газрын хувьд бол энэ төсвөө үр дүнтэй зөв зарцуулах шаардлагатай байгааг бол онцолж энэ дээр бол бол нэлээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. За орон нутгийн төсвөөс бол одоо ийм их мөнгийг бол гаргаж яхад бол үүнийг бол үр дүнтэй ашиглах хэрэгтэй. За мөн хэрэгтэй хэрэггүй юм төсөл хөтөлбөр одоо хэрэгжүүлж яхаар одоо нэг шаардлагатай одоо хүний нүдэнд үзэгдэх юм ажилд одоо нарийн төлөвлөгөөтэй хэмнэлттэй байх шаардлагатайг бол онцолж байсан байгаа. Тэгээд энэ үеэр бас сайдын ярьсан яриаг та бүхэндээ хүргэе. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Сэргэлэнгийн яриаг та бүхэндээ хүргэе. Тэр бэлчээрийн менежментийн чиглэлээр Монгол улсад юу хийх вэ гэдгийг манай яамны бодлогын баримт бичгэн дээр тодорхой байна. Зүгээр одоо нэг аймгийнхаа 3 суманд юм уу? Нэг аймгийнхаа хэдэн суманд 320 сая төгрөг зардлаа баяжааг байгаа шүү Монгол улсын төсөв. Эдийн засаг маш хүнд байгаа. Маш хүнд байгаа. Ийм үрлэгэн, ийм харлаган бодлого бид тодорхойлохгүй шүү. 3 үйлдвэрийн ямар юмны стратеги төлөвлөгөө 138 сая төгрөг. Ямар их мөнгө вэ энэ? Би энэ салбарын төсвийн ерөнхийлөн захиралагчны хувьд харахад энэ бол амар. Та нар орон нутгийнхаа санхүүжилт авж байгаа үнэн зөв. Орон нутгаас авж байгаа энэ юм бодлоготойгоо уялдуулаад үр дүнтэй гарт баригдаж нүдэнд харагдах юм л та нар хийх ёстой. За сая бол Өмнө Говь аймагт ажилласан мэдээллийн талаар хүргэх шиг боллоо. Үргэлжлээд Дунд Говь аймагтай холбоотой ямар мэдээлэл байна? Жижиг дунд үйлдвэрлэлийг хэр хөгжүүлж байх шиг байна? За Дунд Говь аймгийн хувьд бол одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг бол нэлээд одоо хөгжүүлж байгаа аймагуудын нэг гэж болно. Гэхдээ энэ үйлдвэрүүд нь бол маш жижигхэн. За тодорхойлбол одоо энэ жижиг үйлдвэрүүд маш их байгаа гэдгийг ярьж байгаа. Яг энэ томоохон юм үйлдвэрүүд бол маш ховор байгаа. Өнгөрсөн хугацаанд бол аймагуудын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд улсаас одоо энэ 700 гаруй тэрбум төгрөг бол зарцуулсан ч одоо энэ Өмнө Говь Дунд Говь аймагт бол ийм томоохон юм үйлдвэрүүд бол байхгүй байгаа. За тиймээс цаашдаа бол энэ 21 хөтөлбөрийн хүрээнд бол яг энэ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх. За тэр дундаа яг аймагийнх нь онцлогтон тохирсон ийм үйлдвэрүүдийг байгуулах шаардлага байгааг бол онцолж байсан. За тухайлбал энэ Өмнө Говь Дунд Говь аймагуудын хувьд одоо энэ махны асуудлаараа бол махны үйлдвэрүүдийг бол барих шаардлагатай гэдгийг бол онцолж байсан. За тиймээс одоо энэ цаашдаа энэ нэг жижиг ийм цех үйлдвэрүүдийг бол олноо байгуулахгүй. За харин томоохон ийм махны үйлдвэр ч юм уу, сүүний үйлдвэр ч юм уу ийм үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатайг онцолж байсан. За бид Дунд Говь аймгийн засаг даргын яриаг та бүхэндээ хүргье. Дунд Говьрын үйлдвэрлэлийг ихээр хөгжүүлэх ийм зорилго тавин ажиллаж байгаа. За энэ дотроо бол тэгээд мэдээж манай аймгийн одоо эдийн засгийн гол бааз суурь үндэс нь бол хөдөө аж ахуй. За хөдөө аж ахуй дотроо бол нүүдлийн мал аж ахуй
үйлдвэрлэл салбар байгаа юм аа. Аймгийн хэмжээний 4 жилдээ багтаагаад нэг 21 дунд оврын үйлдвэр байгуулчаа. За энэ 21 үйлдвэр маань сум болгондоо нэг үйлдвэр байх юм. Хөдөөний 14 сумтай. Тэгэхээр одоо хөдөөнийхөө 13 суманд нь бол нэг үйлдвэргээ 13. За Эрдэнэлээ гээд арай томоохон суманд бол 2 үйлдвэр байгуулъя. Тэгээ аймгийн төв дээр 6 үйлдвэр байгуулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол энэ аймагуудын хөдөө аж ахуйн газрууд бол засгийн газрын бодлого төлөвлөгөөтэй ажлуудаа уялдуулж ажиллах шаардлагатай хэлж байсан. За мөн энэ албаны хүмүүсийн мэрэгчлэлтнүүдэд одоо энэ тодорхой мэдээллүүдийг өгж бид нар цаашдаа яг энэ салбарыг хөгжүүлнэ. Бид эдгээр ажлуудыг хийнэ гэдгээ бас хоорондоо маш сайн ажиллаж төлөвлөх шаардлагатай байгааг бол хэлж байсан байгаа. Тэгэхээр Дундгов, Өмнөговь аймагт ер нь одоо хаваржилт ямар байна? Тэр одоо халуун байна, хүйтэн байна уу? Говийн аймагуудаар бол хаваржилт бол маш сайхан байгааг бол аймгийн удирдлагууд хэлж байсан. За мөн мал төлөлт бол хэвийн хэмжээнд явагдаж байгаа. За аймгийн одоо малын тоо толгойгоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг бол аймгийн удирдлагууд онцолж байсан. Та хэд бол яг одоо малчныхаар орсон уу? Малчны хотод бол хараахан очиж амжиг байгаа. За гисэн ч гэсэн бас тухайн одоо орчин нөхцөлтэй үйлдвэрүүдтэй бол танилцсан байгаа. За өнөөдөр цагийн үр хөтөлбөрөөс Дундгов, Өмнөговь аймагтай холбоотой энэ томилтын мэдээллийг үзэгчид хүлээн авах боломжтой. Баярлалаа.